гэртээгийн админ цэцгээ байна. Яг одоо та бүхэндээ наадмын дугуй хошуур хийхээр бэлдсэн байна. Хүн бүр гэртээ наадмаа тэмдэглэх учраас гэртээ дугуй хошуураа хийж идэх нь тодорхой. Тийм болохоор бидний бичлэг таалагдах юм бол лайк, шеэр дарахаа мартаоцай. Орцонд маань гурил 500 г, баг зэрэг, давс орно. Бүлээн ус 300 мл орно. За, гурилаа зуураад, гурил маань ерөнхийдөө маш шингэн болох ёстой. Хамгийн гол нь шингэн болох ёстой. Хатуу зурчих юм бол яг гоё илдээд нэмгэлэхэд маань одоо хааграх, цоорох, бүлтрэх асуудлууд үүснэ. Тэгэхээр гурилыг маш гоё зөөлхөн зуураад тэгээд маш сайн амраах хэрэгтэй байдаг. Зуурмагтаа өндөг хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно. Хийж өгөх юм бол гурил маань илүү гоё шаргалтна, мах маань бүтрэхгүй, цоорохгүй байж болно. За тэгээд би гэртээ одоо хушураа хийж байгаа учраас бэлгийгүй, мөн мас үгүй байгаа. Тагуу сэтгэл төрсөн бол уучлаарай. Гурилаа маш сайн ухаад сайн амраах хэрэгтэй. Ер нь бол хүн өөрөөр хийдэг байх. Яг миний хийдэг, гэртээ хийдэг хушуурны арга бол энэ. Маш сайн ухна. Тэгээд гурилаа маш сайн амраа. Ингээд зуурсан гурилаа дор хаяж 2 цаг амраах хэрэгтэй. Гурилаа амарч байх хооронд махан шанц болон хушуудаа хайлж идэх 2 төрлийн салаад бэлтцгээе. Гурилыг бол олон цагаар маш сайн амраах нь чухал. Мөн махыг сонгохдоо машин дуулах эсвэл гараар татахдаа маш жижигхэн хэрчих заавал шаардлагатай. Тэгэхгүй бол том хэрцсэн мах маань илдэх явцад одоо гурилаа цоолчдаг. Тийм учраас ерөнхийдөө бол машинсан махаар хийх нь илүү тохиромжтой байдаг. За өнөөдрийн миний дугуй хушуурны сонголт бол жууцай болон сонгон тэгээд амтлагыг мэдээж давс хар перц хийж байгаа. Хэрвээ та хүсэх юм бол халиар хийж болно. Хэрвээ их дургүй бол зөвхөн сонгон сарамсаа бас маш жижигхэн хэрчээд хийж болно. За мах маань 400 г байгаа. За халиарны хувьд гэх юм бол 50 г халиар жижиглж хэрцсэн байна. За тал сонгон байна. За ер нь давс перцийг бол та өөрийнхөө амтанд харуулж хийх хэрэгтэй. Цайны халбаг давс. За хар перцээ ч гэсэн мөн нэг цайны халбаг хэмжээтэй хийсэн байна. Ус болон тос хийх шаардлагагүй. Ингээд сайхан утгаад шанц маань ерөнхийдөө бэлэн болно. Эхний салаад байна. Шинэ оны салаад. За ягаан байцаа 100 г, брокколи 50 г, помидор 1 ширхэг, луун 1 ширхэг, мандарин 1 ширхэг, ягаан сонгон 4-1, хушиг баг зэрэг, цангис мөн сонголтоор баг зэрэг хийж болно. Амтлагаанд нь оливын тоос 2 хоолны халбаг, улаан виноны цуу мөн 2 халбаг орчим, давс 2-1 цайны халбаг, хар перц 4-1 цайны халбаг, элсэн чихэр 2 хоолны халбаг. Брокколигоо түүхийгээр нь хийж болно. Эсвэл баг зэрэг жигнээд эсвэл чанаад хийж болно. Дараагийн салаад нь туна салаад. Салаадны байцаа буюу айсберг 100 г, өвөрцөө 2-1, помидор 1 ширхэг, туна 1 лаз буюу 200 г. Хатаасан талах буюу сухаар 50 г, цангис жимс баг зэрэг, хатуу бислэг буюу пармезан бислэг 30 г, гич 1 хоолны халбаг,
Майонез 4-5 хоолны халбаг. Хар перц 4-1 цайны халбаг. Давс мөн 4-1 цайны халбаг. Элсэн чихэр 1 хоолны халбаг. Орцуудаа утгаа тунаатай салаад маань бэлэн болох нэ. Соуса мөн төсн найруулаад дээрээс нь хийгээд утгаж олно. Хошоороо хайрах хоорондоо салаатнуудаа хөрчөндөө амраачих юм. Гурил маань амарсан, ийм нялцгаа болсон байгаа. Гурлаа нялцгаа учраас ер нь маш наатан баха байна. Баг зэрэг тос гоожуулаад гурлаа сайхан тосоор тослоод ингээ бэлэн болчихно. Гуриландаа ер нь хуурай гурил цацах хэрэггүй. Дандаа одоо тосоороо баг зэрэг тослоо л яваад байна. За ингээд гурилаа хошоорныхаа хэмжээгээр таслаад илдэг шаардлагагүй. Баг зэрэг гараараа дараад нэмлээд өгнө. Гурил нь маш сайн амрах тусмаа сунах чадвар нь сайжирдаг. Маха гуриландаа тааруулаад аль болох ихийг хийж өгөх юм бол гэрэлтсэн хуушур болохгүй. Махныхаа шанзанд яагаад ус хийхгүй байна гэхээр хэрвээ ус хийчих юм бол чимгэхэд одоо мах маань хитрхийг шүүслэг болоод одоо чимгэлт нь дутуу тэгээд хагараад онгоогоод идэг. Тийм болохоор ерөнхийдөө ус болон тос хийх шаардлагатай. Амийг нь сайн дарж өгөх хэрэгтэй. Үзүүрүүдийг нь гараараа тараад зарим хүмүүс махныхаа амтлагаанд сой соус хийчдэг. Тэгэхээр бас мах маань шингдээд шүүс гараад урсаад ах магадaltaй. Тэгэхээр ерөнхийдөө хуурай амтлагчудаар амталсан нь зүгээр байдаг. За ингээд чимгсэн хуушуурнуудаа бас хэдэн минут нэг 5-аас 10 минут амраачих хэрэгтэй. Бүгднгийн амраагаад тосоо халаагаад нэг мөр шарцсан зүгээр байдаг. Яагаад гэвэл хуушур маань маш хурдан нэмгэн маш хурдан болдог учраас бүгднгийн хийгээ тавьсан байхдаа зүгээр байдаг. Гол анхаарах зүйлс маань гурил маань маш нялцгаа тэгээд сайхан амарсан байх хэрэгтэй. За махны хувьд гэх юм бол шүүс багтай одоо шингэн амталгаа хийхгүй хуурай амтлагчдаар амтлана. Хуурай гурилаар одоо гурилыг цацаж нухаж одоо таслахтаа хуурай гурил хэрэглэх хэрэггүй. Ерөнхийдөө дан тосоор явах хэрэгтэй. За ингээд 13 ширхэг хуушур гарч ийн. Үүн дээрээ тосноосоо хийгээд ер нь хоёр талыг нь гоё ингээд тоснодоо жигд түрхээд эргүүлээд доод суурьндаа наалтуулахгүй болгоод
5 минут орчим амраач. Одоо хуушураа илдэн. Хуушур илдэх маань хамгийн их мэдрэмж шаардсан зүйл. Хитрхи чанга дарахгүй, зөөлөн дарахгүй, мөн тос нь хитрхи хитчих юм бол бас гулгаад илтгэдэггүй тал байдаг. Тэгэхээр тосоо нэмгэн төрөх хэрэгтэй. За тэгээд зөөлөн даралтаар жигд дарах хэрэгтэй. Хитрхи чанга дарвал цоорно, бүлтэрнэ. Тийм асуудлууд үүсч болзошгүй байдаг. За ингээд ерөнхийдөө нэмгэн болохын тулд маш зөөлөн дарж илтэнэ. Илтсэн хуушураа бас өөр гамбанзан дээр тавихтаа тэр гамбанзаа ч гэсэн тослох хэрэгтэй. Гамбанз, илдүүр бүх зүйлүүдээ л тослно, бага зэрэг тослно. Хитрхи тосоо бас хитүүлчил гулгаад байдаг учраас бага зэрэг тослоод илтгэхдээ зөөлөн дарж ийн гэдэг маань маха жигд нэмгэн тарааж өгч байгаа гэсэн үг. Хитрхи чанга нэг талын дарчих юм бол тэр тал нь махгүй болоод нөгөө тал руугаа махна гүгээд нөгөө нар саран хуушур болоод идэг. За ингээд миний зарим хуушурны төрсөн тос маань ихтэй байгаа учраас илдүүр маань гулсаад хийргэж мэргээд байна. Ингээд зарим хэсэг нь нэмгэн маш нэмгэн байгаа учраас бараг махан гэрэлтэж харагдаад байна. За ингээд хуушураа илтэж болсон учраас шарнаа. За мэдээж их тосон шарах учраас 1 литр эсвэл 800 мл ч юм уу тос хийх хэрэгтэй. Хэрвээ илтгэхдээ одоо махан цоорч гарч ирээд ах юм бол илтэлгүйгээр ингээд эхлээд баг зэрэг хурууныхаа өндгөөр ингээд дараад нэмгэлчин. Тэгвэл мах маань ингээд жигд тараад өгчин. Шууд илтгэхээр цоороод ивэл тэгээд нилээн ингээд нэмгэлж өөрийн хийлэн гутлаа. Араас нь илдүүрээ маш хөнгөн явуулж болно. Ингэж илдвэл бас цооруулгүйгээр бүрэн хэлээд илтгэхэд арай тустай юм бол тустай байж магадгүй. Хуушур маань ингээд бэлэн боллоо. Гэртээтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.